Колорадо мужийн Монгол сургуулийн анги хөтөлбөрийг цувралаар та бүхэнд хүргэж байгаа билээ. Бид энэ удаад сургуулийн өмнөх хамгийн бага ангиа танилцуулж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд тус анги нийт 9 сурагч 2 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын боловсролын их сургуулийг багшийн мэргэжлээр төгсөн 16 жил мэргэжлээрээ ажиллан Монгол сургуульд 3 дахь жилдээ бага ангийн багшаар ажиллаж байгаа мэргэжлийн туршлагатай От Сүрэн багш, Colorado School of Mines сургуулийн төгсөх курсын оюутан Шижирийн Мишель нар тус ангийн багшаар ажиллаж байна. Тэгэхээр манай хүүхдүүд төрөнд дуулаад тэгээ сургуулийнхаа урийн үеийг хэлж өдрөө эхлүүлдэг. Тэгээ дараа нь бид нэр шинэгээ үзээд бас өмнөх үзсэн үгээ давтаад тэгээд хичээлээ эхлүүлж байгаа. Дараагаар нь манай морин өрийн багш орж ирээд 20 минут орчим хөгжим тоглодог. Тэрний дараагаар бид нэр үлгэр уншдаг. Үлгэр уншаад үлгэрийн тухай ярилцдаг цаг байгаа. Тэгээд тэрний дараа манай тоглоомын цаг эхэлж байгаа. Дараа нь өдрийн хоолоо идчихэд бид нэр гар урлал хийдэг байгаа. Тэгээд бид нар гадаагаарч тоглоод тэгээд өдрийн хуваар дуусж байгаа. 7 хоног бүрийн бие гарагт Монгол сургууль хичээлдэг. Өхөөрдөн бяцхан сурагчид маань хичээлийн ганц өдөрт маш олон зүйл амжуулна. Тоглоно, дуулна, бүжиглэн, зурна, бичнэ, уншина гэд. Одоогийн байдлаар монгол хэлээр өөрийгөө танилцуулж, бие эрхтнээ нэрлэж, энгийн өдөр тутмын 50 гаруй үгийг уншиж сурсан байна. Чамаг хин гэдэг вэ? Би ангар. Намаг ангар ингэдэг. Аа зөв. Тоглоомор яаж нэ нөхөд? Тоглосон. Тоглох. Сайн уу? Сайн уу? Намаг нэрээ оё гэдэг. Нааша бүгд арай. Нэг хороо. Уул боллоо. Хэй хөрөө өдийсэл боллоо. Хувь хүний хүмүүжил боловсрол болон аливаад хандах хандлагын суурийг тавих нас бол 2-5 нас. Энэ насны хүүхдүүдтэй ажиллахдаа эмх цэгц, нийгэмшиж бие хүн болоход нь тусалж зөв дадлуудыг суулгахад анхаарч ажиллах хэрэгтэй гэж От Сүрэн багш хэлж байлаа. За энэ бол манай өртөөний болон байгаа. Энэ болохоор амьдрах чадварын тоглоомнууд байдаг. Манай 3-4 настай хүүхдүүдийн онцлог болохоор гараараа мэдэрч суралцдаг байгаа. За тийм учраас бид нэр Монтессори тоглоомудаар хүүхдүүдэд тоглуулж гарын жижиг булчингуудыг хөгжүүлдэг. Манай 3-4 настай хүүхдүүд болохоор харж таньдаг. Тийм учраас бид нэр одоо зургаар үгсийг таниулж зааж байгаа. За энэ дээр болохоор бид нэр 9 сараас ахуулаад 50-аад үгс сурсан байгаа. Тэгээд манай сургуулийн онцлог гэх юм бол хүүхдүүдэд Глендоны буюу үг бүтнээр нүдлэх аргаар үгсийг цээжлүүлдэг. Энэ болохоор ирээдүйд хүүхдүүд уншихад дөхөн болтгоо ямар үсгээс бүтсэн үгнүүд байсан бэ гэдгийг хараад таньж авдаг. Хүний тархины хамгийн өндөр хурдтай хөгжлийн үе нь 5 хүртэлх нас байдаг гэж эрдэмтэн судлаачид баталсан байна. Хоёр хэлний дунд өсч торнож буй хүүхдүүдэд ойрхон дуудлагатай үгнүүдээ хооронд нь солих, андуурах зэрэг хөгжилтэй зүйлүүд нэлээд тохиолддог байна. Манай анги болохоор жижиг монгол гэртэй. Тэгээд манай хүүхдүүд болохоор монгол гэрлэгөө орж тоглох, ном унших дуртай. Гэхдээ монгол гэрээ хэлэхдээ болохоор майхан хаус гэж хэлээд байдаг. Өөртөө бол яг монгол гэр шүү, дотроо унтай гэдэг нь бол мэдж байгаа. Гэхдээ яг монгол гэр гэдэг үгээ мэдэхгүй болохоор бид нар яг энэ монгол гэр шүү гэж сайн хэлж өгдөг. За манай хүүхдүүд болохоор нөгөө хоёр хэл дээр хэлд орж байгаа болохоор айл нөгөө нэг амархнаар нөгөө үгнүүдээ хэлдэг л дээ. Гэхдээ зарим нэг үгнүүдийг болохоор нөгөө англи дээрч монгол дээрч ижилхэн дуудлагатай зарим нэг үгэн дээр төөрөлддөг. Тэгээд одоо жишээлбэл хацар чих хоёрыг манай хүүхдүүд ялхаа ичдэг. Чих гэд хэлэхээр хацарлуугаа нэг зааж ирсэн бодож байгаа чихээ заадаг байгаа. За нэг тиймэрхүү л хөгжил байна л. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг шиг бага наснаас нь эхлэн төрлөх хэл, соёл, зан заншлыг таниулах энэ эрхэм үест эцэгхийн оролцоо дэмжлэг хамгийн чухал байдаг. Бяцхан сурагчдын маань аав ээж, эмээ өвөө үргэлж Монгол сургуулиа дэмжин хамтран ажиллаж, ирээдүйн хос хэлтэй, хоёр соёлтой Монгол иргэнийг бэлтгэхэд том түшиг болдог байна. Бадмин харахсандаа ба тахсан дутаа. Өвөл босгол даадаг та. Өвсөн даагуул цулдаг та. Зив хахин баймилда. Өнгөрөгч шинэ жилийн баяраар анги бүрийн төлөөлөл болсон хүүхдүүд 9 эрдэнийн орон хэмээх гайхамшигт шүлгийг уншихад тус ангийн сурагч 3 настай Маргад алтан эрдэнийг уншиж үзэгчдийн өхөөрдөл бахархлыг төрүүлсэн.
Бид өнөөдөр сургуулийн өмнөх бага анги танилцууллаа. Дараагийн дугаараар бусад анги багш нараа цувралаар танилцуулах болно.